Сайн байцгаана хүүхд залуучуудаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 21 аймагт цоврал нэвтрүүлгийнхаа 3 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарт Баян-Онгор аймгийн талаар та бүхэндээ ярьж өгнө. Харин манай тарин лайка сайхан дараад, subscribe-аа сайхан дараад өгөөрэй. За ингээд таалан болгоно уу? Бичлэгтээ хамтдаа үзцгаая. Баян-Онгор аймаг маань Монгол улсын баруун өмнөд хэсэгт байрладаг Хангайгуй бас нутагтай тийм аймаг байгаа. 1941 онд анх байгуулагдсан. Нийслэл Улаанбаатар хотоос засамл замаар холбогдоод 630 км-ийн зайтай байдаг байна. Нийт 116,000 км² газар нутагтай 82,000 хүн амтай аймаг байна. Баян-Онгор аймгийн төвийг Баян-Онгор хот гэж нэрлэдэг. За Баян-Онгор аймгийн газар зүйн онцлог. Баян-Онгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэг Хангай нурууны өмнөх өндөрлөг Говь Алтай нурууны уулс Алтай өврийн говийг хамарсан Хангай бүсэд говь болон Хангай бүсэд хамарсан нэг тийм аймаг байна. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтай нурууны оргил 3950 км өргөгдсөн их богд уул байдаг байна. Хамгийн нам цэг нь Алтай өвөр говьд орших 750 м өндөртэй Зээрингийн хөндөй Номингийн говь зэрэг нь байдаг байна. 1957 онд Говь Алтай ууланд хүчтэй газар хөдлөж их богд Баян цагааны араар 300 км үржилсэн их хэмжээний хагархай гарсан. Баян-Онгор аймагт чулуун нуурс алт барилгын материал илбэг байдаг. Байдраг, Төвөн зэрэг томоохон гол мөрөнтэй, Бөөн цагаан, Орог, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн нэмэх 95 хэм хүртэл халдаг шаргалжуутын халуун аршин, Өөх хөлгийн аршин, Хүрмэд аршин, Халуун аршин, Өргөөтийн аршин гэсэн сайн аршаанууд бас Баян-Онгорт байдаг. Аймгийн хойд хэсгээр уулын хар, Шоромбоо нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс зохилдог байх нь. За уур амьсгалын тухайд Баян-Онгор аймгийн агаарын дундаж температур нь жилд 0.7 хасах градустай бөгөөд 1 сард хасах 18.4 хэмээрч хүүтэрдэг. За 7 сард зундаа бол нэмэх 15 градус болж халдаг байна. Жилд дунджаар 216.3 мм тундас сундаг байна. Салхины хурд нь жилд дунджаар 3.1 м/сек хүрдэг. Хамгийн ихдээ 5 сард 3.9 м/сек хүрдэг байна. Баян-Онгор аймаг нь Өмнө Говь, Говь Алтай, Өвөр Хангай гэсэн 3 аймгаар хэлдэг. Өмнөд хэсгээрээ бүгд найрамдах Хятад улстай 140 км газраар хэлдэг. Аймгийн газар нутг нь 3 бүслүүртэй Хангай бүс, Хийрийн бүс, Говийн бүс гэсэн. Одоо энд Говь, Хангай, Хийрийн тухайн ургамлууд нь зогцож ордог. Ан амьтдын тухайд Үнэг, Чоон, Херс гэх мэт амьтад байдаг. Тэрчгүй л дэлхийд Монголд одоо энэ ховор тооцогддог Мазаалай их баавгай энд бас зүүн тоогоор амьдардаг. Говь, Хээр, Хангайн үзэсгэлэнтэй газартай болохоор аялал жуулчлал бас тодорхой хэмжээгээр хөгжих боломжтой. Байгалийн үзэсгэлэнтэй газрууд энэ аймагт зөндөө байдаг. Эдийн засгийн хувьд гэх юм бол мал аж ахуй зөнхөлсөн газар тариалан төдийлөн сайн хөгжөөг аймаг байгаа. Уулаар хойн хувьд Аалт нүүрс гэх мэт байгалийн ашигт малтууд байгаа боловч одоохондоо бол эдийн засгийн эргэлтэнд оруулаагүй байгаа. Энэ аймагт засаг захиргааны нэгжийн хувьд 20 сум 105 багтай. Малын тоотлогын хувьд 2024 оны байдлаар 4 сая 72 мянган мал тоолсон байна. Аймгийн түүхэн туршилт болон үзэсгэлэнтэй газруудын талаар ярьж өгье. Аялал жуулчдад маш хэрэгтэй. Заавал үзэх бас үзэсгэлэнтэй зөндөө олон газрууд энэ аймагт байдаг. За нэгдүгээрт нууруудын хөндий гэж байна. Энэ болохоор Баян-Онгор аймгийн нууруудын хөндий нь Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нуур, Бөөн цагаан нууруудаас бүрддэг нэг тийм хөндий байдаг байна. За энэ дундаас Орог нуурын дэргэд одоо эртний хүн амьдарч байсан тийм хэрэгсүүр булш бунхнууд илбэг байдаг. Бас эртний хүн амьдарч исэн байр сууц гэх мэт зүйлсүүд олж исэн. Хоёрдугаарт говийн үзэсгэлэнт байглаа. За Баян-Онгор аймагт
говийн их дархан газар байдаг. Энэ нь одоо хоёр хэсэгтэй байдаг. А хэсэг нь Баян онгор Говьалтай аймгийн хамгийн захын урд Хилээснээс 100 км өргөн газрыг хамарсан бөгөөд B хэсэг нь Ховд Говьалтай аймгийн нутгийн заагд улсын хилээс 80 км өргөн газрыг хамардаг. Говийн дархан газар нь талбай нь болохоор нийт 53117 км. Үе дэлхийд одоо хамгийн том дархлагдсан газар. Энийг 1996 онд ЮНЕСКО бүртгэж авсан байдаг. За 3 дугаарт Галуутын хавцал. Галуутын хавцал нь Тус аймгийн Галуут сумын төвөөс баруун тийш 20 км-т оршино. Олгой нураас Галуут гол хойшоо урсан гарахдаа 2 км орчим энэ гайхалтай хавцлыг үүсгэдэг. Хавцал нь 100-аас 150 м орчим гүнзгий их цавчин бөгөөд өргөн дунджаар 10 м, хамгийн нарийн хэсэг нь 1 м орчим байдаг байна. За 4-р цагаан агуу гэж сайхан газар байдаг. Баян онгор аймгийн Баянлэг сумаас зүүн хойд зүг 40 км-ийн зайтай оршдог. Энэ агуйн үүд нь баруунаас урд зүгт харсан байралтай. Агуйн өндөр нь 10 м, өргөн 8 м хүртэл бөгөөд нийт урт нь 82 м байдаг. Энэ ойролцоогоор 700 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсныг илтгэдэг тийм баримтууд байдаг байна. За 5 дугаарт бичиг тод гэж бий. Баян онгор аймгийн Баянлэг нурууны их бичгтийн аванд байх байгалийн сүг зураг бүхий галерей юм. Одоогоос 3000 жилийн өмнөх үед хамаарх эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн тийм аим гоё чухал дурсгал газар байх нэ. Одоо энэ сүг зурганд болохоор анжсан төхөр хөллөөд газар хагалж буй хүний дүрсэл их анхаарал татдаг. Тэгэхээр эртээр үед манай монголчууд үхрэнд анжис хөллөөд газар тариалан эрхэлдэг болохыг ингээд харуулсан байдаг юм. За 6 дугаарт шатар чулууны хөшөө гэж байгаа. Манай эртний өмнөх 3000 жилийн тэртех бас эртний хүмүүсийн хийж бүтээсэн гайхамшигтай тийм чулуу байдаг. Энэ Эрдэнэ цогц сумын нутагт байршдаг бөгөөд шатар чулууны хөшөө гэд нэрлсэн байдаг. Энэ чулууны хөшөө дурсгалын цогцлол нь бугун чулууны хөшөө сэлбэр хийтэй дөрвөлжин чулуун хашлах бүхий оршуулгатай Монгол шатрын дүрстэй янз бүрийн амтны чулуун сэлбэрүүд бүхий хэрэгсүүрүүдээс бүрддэг. Манай эртний 450-аас 550-ад оны үед монголчуудын өвгд эцэс хүн нүнаар шатар тоглодог байсан. Английн эрдэмтэн Г. Мерне шатрын товч түүх гэдэг номдоо энэ сурвалжаас авч үзэх юм бол эртний хүннүүчүүд хөшөөн дээр шатар тоглодог байсныг илтгэдэг. Тэгэхээр Монголоос одоо шатар үүссэн байх магадaltaй гэсэн нэг тийм гаргалгаа гаргасан байт юм байлээ. За 7 дугаарт төргийн үеийн бичээс гэж байна. Баян онгор аймгийн Галуут сумын нутагт оршдог 7-оос 8 дугаар зууны үед Монгол нутагт төр тулсаа цогцлоон байгуулсан хөх түрэг улсын хаант улсын үед холбогдолтой тийм тахилын тийм онгон байдаг. Энэ нь 4 хавтан чулуугаар хашлах хийж дээрээс нь голдоо нүхтэй чулуугаар тагласан онгон бөгөөд хавтангийн 3 сийлмэл хийтэй нэг хавтан дээр нь эртний төргөөр 3 мөр рууны бичээсээр сийлэстэй байдаг байна. За 8-д бүгийн цавын хоолой. Бүгийн цавын хоолой зочлогууд өөр гариг дээр ирсэн юм шиг үнэхээр сайхан сэтгэл төрдөг. 150 сая гаруй жилийн тэртех амьдрал төсөөлөгдөг. Эртний гайхамшиг гэмээр их сонин 80 тонн жинтэй 20 м урт 1.5-аас 30 м жижиг олон аврах том үлэг гөрүүлүүдийн одоо яс энэ дээрээс олддог. Бас мөн яс, дун, хясаа зэрэг цэнгэг усны амьд чулуудсан ийм яснууд олддог байна. Эртээр үед 200-аас 100 сая жилийн тэртээ одоо энэ далай бас байх магадaltaйг одоо ерөнхийдөө илтгэж байгаа юм аа. За 8 дугаарт шаргалжуутын халуун харшаа. За Баян онгор аймгийн нэг бас нэг гайхамшигтай газар энэ шаргалжуутын халуун харшаа байдаг. Энэ шаргалжуутын харшаа нь болохоор 108 төрлийн өвчнийг ангаах чадaltaй 108 төрлийн халуун үеийн харшаануудаас бүрддэг. Хамгийн халуун харшаа нь болохоор нэмэх 96 градус байдаг. Энэ хүний биед одоо хэрэгтэй эрдэс минерал бүхэл юмыг өгдөг. Одоо хоолой өвчин ангаах зүрх судас бүх юмыг хангаадаг ийм ижидтэй халуун харшаан байдаг байна. За 10 дугаарт их бог дуул гэж Баян онгор аймагт байдаг. Говьалтай нурууны ноён ориглуудын нэг мөнх цаст их богдуул далайн төвшингөөс дээш 3957 м дөрвөгдсөн Монголын их говьд орших атлаа хангайн байгалыг санагдуулан номин ногоон хөв дуургамал өнгө алгалах цэцгсийн хүрээлэн
үнэхэрийн үзэсгэлэнтэй сайхан тийм гоё уул байдаг. За энэ уул нь болохоор хулан хавтгай аргил янгэр тэрж байтхан Монголын улаан намд бичигдсэн олон ан амьтад байдаг. Тийм үзэсгэлэнтэй сайхан уул байдаг. За 11 дээр хачин ламын хийдгэд нэг бас нэг гоё үзэсгэлэнтэй газар байдаг. Энэ нь болохоор Баянгор аймгийн Эрдэнэцэг сумын төвд хуучин Сайн Ноёнхан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг Төвөн голын иргэг дагуу ноён шүтлэгийн лам зориулсан 1903 онд бүтээгдсэн эртний тийм хийд байдаг байх. Энийг бол манай аялагчид, манай монголчууд очиж үзэхэд их гоё тийм түүхэн турсгалт газар байх нэ. За 11-р Биндэрэ хөх нуур гэж байна. Баянгор аймгийн Жаргалд сумын нутагт байх энэхүү нуур нь байгалийн гайхамшигтай өрмөц тогтцтой уулсаар хүрээлэгдсэн Биндэрэ хөх өнгөтэй энэхүү нуур дээд зэргийн цэнгүүгс олон төрлийн усны шувуудаар алдартай олон зууны тэтгэгээс түүх шаштерт бичигдэж ирсэн энэхүү нуурыг сүүлийн жилүүд зорж очихдод олон болжээ. За энэс гадна Баянгор аймагт өөр үзэсгэлэнтэй гоё газрууд бас байдаг. Миний мэдхийн оюун номын нуур гэж байдаг. Энэ нь болохоор их богд болонд байдаг. За 1950-ад оны үед газар хөдлөлт болж яг тэр үед нэг нарийнхан булаг урсдаг байсан юм байна. Тэр булгийг нөгөө газар хөдлөөд дарсан. Одоо уулын нуранг болж дараад энэ оюун номын нуурыг үүсгэсэн гэсэн тийм домогтой байдгийг. Энийг бас үзэхэд их гоё юм билэ. Баянгор аймгийн талаар баггүй мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За би ч ярьж гин гэж алж байна да. Ихтэй та хэд минь ойлгосон гэдэгт итгэлтэй байна. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай залуусаа. Манайхан бүгд дэмжиж сайхан лайк, сабаа дараад өгөөрэй.